Хэвлэл мэдээллийн гол бай болж байгаа биткойн буюу захин валютыг Монгол улсад сонирхох хүмүүс их байна. Өнөөдрийн байдлаар биткойны арилжаанд 1500 гаруй монголчууд оролцож байгаа юм а. Харин биткойн хэмээх энэхүү захин валютыг мөнгөнд дүүцүүлэх юу? Нэгдүгээр тэгвэл мэдээж зэрэг биткойн худалдаж авсан биржээсээ доллараар зараад тэгээд одоо withdraw буюу одоо мөнгө татаавалт хийхээр банкар шилжээд 1-2 хоногоос ороод ирдэг. Голлох ганц 2хон одоо нэг за яг миний ашигладаг бол нэг 2хон бирж л байгаа. Тэгээд шууд 2-3 бирж бол ер нь байгаа. Тэгж бол болно. Эсвэл Монголын одоо жишээл Trade Segment гэж бас байгаа шүү дээ. Одоо тэр тэднийх бол одоо жишээлбэл зарах ханшаа яг зах зээлийн үнээр зарах гэх юм бол авах одоо эрэлт бол маш их байдаг. Тэгэхээр тэн дээр бас зарч болно. Гүйлгээний шимтгэл одоогоор байхгүй байгаа юм шиг үлээ. Тэгэхээр тэднийхээр зарж болно ер нь бол. Эсвэл яг хоо нэг найзтайгаа ярьж байгаа те за би зарнаа ч юм уу эсвэл зар тавьдаг ч юм уу те тэгэнгүүт нөгөө хүн за би ирлээ wallet руу минь шилжүүлээд өгчих мөнгөө өгье гэд бүр ингээд тийм гараас гараар ч гэсэн зарж болно. Ер нь бол. Гэхдээ захин валютын арилжаанд оролцохдоо иргэд захин валютын талаарх мэдлэг мэдээлэлээ дээшлүүлж сайтар судалгаа хийсний үндсэн дээр оролцох хэрэгтэй гэдгийг Монголын крипто валютын холбооноос анхааруулж байна.